За сайн байцгаана уу бүгдээр энэ бичлэгийг үзэх өдрийн мэнд хүргэе. За гэрийн нөхцөлд өөрийн хоолойг бичиж мөн түүнийг микс мастер хийж сурахыг хүссэн хүн болгонд онлайн хичээлээ би та бүхэнд танилцуулж байна. За энэхүү онлайн хичээл дотор юу байгаа вэ гэдэг юм бол техникийн мэдлэгээс авахуулаад ерөөхдөө анхан шат гэж яваад, дунд шат, агсан шат гэж яваад микс хийж сурах хүртэлх бүх хичээлийг багтаасан байгаа. Нийтдээ 50 гаруй бичлэг оруулна гэсэн төлөвлөгөөтэй сэдв болгон дээр богино 10-аас 25 минутын бичлэгүүдийг хийгээд үзэхэд илүү цэгцтэйгээр бэлдэж хийсэн байгаа. Интернетээс та бүхэн плагин хайгаа, за ажилдгүй баах юм хайгаад тэдэр нь болдгоо, зарим нь болдог гэх мэтчлэн сайн хэлийг нь ойлгож үзэхгүй YouTube төдрөөдөд үздэг болвол одоо тэгж үзэх цаг алдах шаардлага байхгүйгээр энэхүү сургалтыг авахд та хангалттай мэдлэгийг олж авах болно. За тэгээд ямар ч тач өнөөдөр бол би сургалтынхаа хамгийн анхны хичээл буюу FL Studio дээр хэрхэн хоолой бичих вэ гэдэг сэдвийн дагуу хичээл бэлдсэн байгаа. За яг одоо миний ашиглаж байгаа зүйлүүд юу вэ гэхээр миний preamp болох дээр Focusrite-ийн ISA гэдэг микрофон preamp байгаа. За чихвч бол Focusrite-ийн чихвч. За энэ микрофон маань гэвэл Sony-гийн микрофон байгаа. За аудио интерфейсийн хувьд гэх юм бол Focusrite-ийн 4-р үеийг ашиглаж байгаа. За тэгээд FL Studio-гийн хувьд болох юм бол би ерөнхийдөө Mac дээр FL Studio-гийн 20 дугаар хувилбар Producer Edition гэдэг хувилбарыг ашиглаж байгаа. FL Studio маань за нэг ингэж харагдаж байгаа. За энэ дээрээс нэмээд хэдүүлээ. Ерөнхийдөө за нэг beat оруулж тэ. Random beat оруулчих. За ингээд нэг beat оруулчлаа. За тэгээд үүний дараагаар яах вэ гэхээр за ерөнхийдөө ингээд бит маань явж байна. За хамгийн нэгдүгээрт YouTube-ээс хэрвээ ай татсан бол BPM тааруулна. За жишээ нь за нэг юм бит байлаа гэж бодоход энэ чинь key болон битний key болон BPM-нууд ерөнхийдөө ингээд бичээстэй байгаа. Тэр BPM-ийн дагуу ерөнхийдөө энэ BPM-ээ тааруулчихна гэсэн үг. За тэгээд хамгийн нэгдүгээрх ажил маань болох дээр энэ MP3 файл бол урдаа нэг юм хоосон зай байдаг гэх юм. Яг бит бол энэ аяас эхэлж байгаа нэхэр урдааны хоосон зай байгаа даа. Тэрийг нь катлаад одоо энэ катшут те энэ дээрээ тарш катлаад тэгээд устгаад нэг эхэлж шахаад за тэгээд ингэж жижигрүүлээд цэвэрхэн ингээд бичгэд бэлэн болгочих чинь те. Ерөнхийдөө энэ томсгож жижигсгээд байгаанууд нь яг бүгдээрээ аалтаа дараад маус курсороо эргүүлүүл ингэж томсгоно жижигсгэн. За тэгээд доошлуулаад мэдээж курсороо доошлуулна. За энийгээ сунгахын тулд аалтаа дараад бүрийнхээ эргүүлдэг маус курсор байгаа. Курсор дээр маус 3-аа дараад ингэж дээшээ чирэх юм бол ингэж сунгаж томруулна. За тэгээд аалтаа дараад маусаа эргүүлэх юм бол ингээд сунгасан руугаа ойртуулчих чинь аалтаа дараад маус 3 удаан дараад хамт маусаа доошлуулах юм бол ингээд жижигрүүлчих чинь те. Ерөнхийдөө иймэрдүү keyboard-уудын shortcut-уудыг маш сайн зэжлээд ингээд гартаа оруулаад авах хэрэгтэй. Ингээд сунгах, татах, жижигсгэх гэх мэтчлэн зүйлүүдийг. За тэгээд ингээд болгосон. За тэгэн гот битээ хэдүүлээ ямар нэгэн зам руу шилжүүлэх хэрэгтэй. Одоо энэ дээрээс ингээ харах юм бол зөвхөн мастер дээр дуурч байгааг харж байна те. Зөвхөн мастер дээр энэ замнууд руу хэдүүлээ шилжүүлэх хэрэгтэй битээ тусна. За тэхийн тулд бит дээр 2 дараад те 2 дараад энэ track гэж байгаа. Энэ маань одоо хэдүүлэнгийнх нь сонгох замын тоо гэсэн үг. Ингээд харах юм бол ингээд зам руу шилжиж байгаа нь харагдаж байгаа. За 15 дугаар зам руу шилжүүлчих те. Энэ 15 дугаар зам руу шилжүүллээ. За энэ дээрээ маус 3 дарлаа. Нэрээ сонгоод өгч.
нэрээ сонгоод за хүсэх юм бол өнгөө тохируулж болно. За нэг юм blue маягийн те нэг юм дүү өнгөхөд ингээд тавьчих. За эхний юу ингээд болсон. За ингээд тоглож үзэх юм бол энэ зам дээр давхар дуурж байгааг харж байна те. Энэгээр ингэж суллаад багсгаад гихч шин. За ерөөхдөө ингээ битээ болсон. За битний замаа янзлахыг хүсвэл track 1 гэдэг дээр маус 3-аа дараад энийгээ бас бит болгож өгөөд саяныхтайгаа адилхан өнгөгчтэй. Ингээд enter дарах юм бол ингээд зам маань бас өнгөтэй болж ялгарч эхэлж байгаа. За ингэснээр хэдүүлээ илүү цэвэрхэн болон ойлгомжтой хоолой бичих боломжтой болж байгаа. За тэгээд дараажих маань болох дээр энэ master дээр байгаа энэ effect limiter байгаа. Энэ limiter-ийг энэ урталтын энэ бол ингээд тухайн зам дээр явж байгаа бүх эффектүүдийг унтрааж өгдөг knob гэсэн үг. Одоо ингээд энэ дээр slot 1 дээр ингээд зөндөл эффект орсон байлаа гэхэд тэдний бүгднийг унтрааж өгдөг knob байгаа. За энийг дараад ингээд унтраад өгч. Магадгүй зарим нэгэн эффект болон плагинууд орсон байх үед хоолой хоцорж бичигддэг. Одоо жишээ нь миний ингээд А гэж хэлсэн үг. Нэг секундын дараа танд сонсогдох юм уу те. Тэгж хоцрогдож бичдэг. Тэр хоцрогдлыг энэ цаг илэрхийлж өгдөг гэсэн үг. Ингээ асфальттай байлаа гэхэд энэ ингээ хоцрогдолтой байна шүү гэдгийг ингэж илэрхийлж байна. Цагаар гаргаж өгч. За энийг ингээ унтраад сонгоод ямар нэгэн хоцрогдолгүй бичих боломжтой болж байна гэсэн үг. За нэгдүгээр тохиолдол юм байна. За хоёрдугаарт дурын нэг зам сонгоод за энэ beat гэдгийг ерөөхдөө энэ master руугаа шилжүүлээд ингээд нэг тал руу шахчвал илүү цэвэрхэн надад бас зүгээр санагдаад байдаг. За тэхийн тулд beat-ийг 15 дугаар зам руу хэдүүлээ өгсөн. Beat-эн дээр mouse 2 дарлаа. Dark 2 гэж байгаа. За баруун тал руугаа шахах юм уу, зүүн тал руу шахах юм уу гэдэг байна. Баруун руу шахах юм бол энэ талд ороод ирнэ. Зүүн рүү шахах юм бол master-ийн хажуу талд ороод ирнэ. За ингээд энэ хоёр зам ингээ хамтдаа нэг юунд очиж байгаа гэсэн үг. За ингүүл илүү цэвэрхэн болж байгаа. Яагаад гэвэл хэдүүлээ энэ замнуудыг бүгднийг ашиглаж микс хийх учраас биттэй хэрвээ холилдох ч юм уу те жоохон замбраагүй байдал үүсэхээс сэргэлж байгаа гэсэн үг. За нэгдүгürt ингээд болсон. За хоёрдугаарт хэдүүлээ рекордын замаа сонгоно. Бас рандом нэг рекордын зам аваад за би энэ insert нэгийг аваад рекорд гэж бичлээ. Тухайн замаа өнгөөр ялгаад за нэг имэрдүү red өнгөн дээр авчиж те. За тэгээд болголоо. Enter дарлаа. За ингээд замаа бэлэн болголоо. Хоёрдугаарт микрофоноо өглөө. За ингээд ерөөхдөө рекорд их setup маань бүрдэж байна гэсэн үг. За одоо тэгэхээр тайдад давхар сонсогдоод байгаа учраас би FL Studio-ийн recording-ийг багсглаа. За ингээд баг болчихлоо тий. Гэхдээ ямар ч тач рекорд өгж байгаа нь сигналыг харж байгаа дах. Мастер руу очихгүй байгаа учраас тайд дээр нөгөө давхар сонсогдохгүй гэсэн үг. За ерөнхийдөө рекордын setup маань нэг иймэрхүү боллоо. За яг одоо болох тэр би preamp нэлээд чанга авсан байгаа учраас нэлээд чанга сигнал хүлээж авч байгааг тайд анзаарч байна. За би тэгүнгүүтийн slot 10 дээр децибел метр дээр авчиж тавьчихдаг. За энийг болох тэр тайд ерхий стандарт болон юмнуудыг өмнөх хичээл дээрээс болон нэр томьёонууд гэсэн хичээл дээрээс энэ децибелийн стандартуудыг ерөөхдөө мэдээд авчиж болно те. За одоогоор ерөөхдөө би ингээ микрофон руу ойртох юм бол хасах 6-аас 5 тэг рүү ойртож байна. Микрофоноос хол байх юм бол яг max аваа хасах 6 децибел дээр очиж байгааг анзаарч байна. Ерөөхдөө бол хасах энэ 8-ны инчнээс 12-ийн хооронд ерөөхдөө 18-аас 12-ийн хооронд ерөөхдөө энгийн яриа хэлбэлцэж байна те. Ойртох юм бол ингээ хасах 6-аас дээш таваа тэг рүү хүрээд байгаа тэмүүлээд байгааг таад анзаарч байгаа байх. За ерөөхдөө ингээд микрофон маань хэрхэн бичигдэж байгааг ерөөхдөө ингээд метрээрээ гаргах чинь. За миний хувьд бол яг рекорд хийх үедээ бол нэг иймэрдүү байдлаар бичдэг. Хасах 18 хавцаа дуудажлдаг. Яагаад гэвэл ингэж байгаа нь яагаад ингэдэг вэ гэх юм бол ерөөхдөө дууг аль болох илүү нам аваагаар бичвэл маш зүгээр байдаг. Нам аваагаар гэдэг нь одоо ерөнхийдөө дуусалтай бичвэл гэсэн үг. За тэгвэл энийг яаж контролдох бэ гэх юм бол хэрвээ ингээд бид нар ингээд хасах 18 дээр бичих юм бол хасах 18 энэ хавцаагаар бичих юм бол ерөнхийдөө ойлгомжтой. Битнийхаа
чанга суулыг мэдээж хоолой маань давж гарахгүй учраас айгүй эвгүй сонсогдсон те битээ мэдрэхгүй болон зөв явж байгаа буруу явж байгаагаа харах юм бол ингээд жоохон мэдрэхгүй тохиолдлууд байгаа шүү дээ тийм учраас тэр асуудлыг яаж сэргийлж өгнө гэхлээр битэн дээр 2 дараад энэ волюм гэдэг зүйл маань ерөнхийдөө стандарт нь юм байгаа. За энийг нэг иймэрдүү хавцаалаад басгачихна. За ингэн гут нөгөө нам аваа авч байгаа хоолойтой чи ерөнхийдөө аян маань зэрэгцээд ирнэ гэсэн үг. Хасах 18 дээр би бичиж байгаа тохиолдолд бит маань жоохон нам болчингууд ерөнхийдөө нам аваагаар сонсоо чеклээд дууныхаа бүрэн рекордыг дуусгачна гэсэн үг. За ерөнхийдөө одоо ингээд бичээд үзэх юм бол ерөнхийдөө нэг миний хоолой нэг иймэр давхуулж байгаа те. Аянаас ингээд яах юм бол маш нам давхуу тэр доор бичиж байгааг та анзаарж байгаа бах те. Микрофон руу хэрвээ ойртох юм бол ингээд том болчихно. Нэг иймэрдүү болчихно. Холдох юм бол нэг юм. Ерөнхийдөө яг миний бичдэг дууны ерөнхийдөө чанар гэх юм бол одоо энэ дэр байгаа гэсэн үг. За би нөгөө зурдаг юм гаргач. За ерөөхдөө нэг энэс хэтрэхгүй байгаа те. Нэг иймэрдүү жижигхэн юм. Маш жижигхэн юм авахыг илүү үздэг. Рекорд хийж байгаа тохиолдолд. За ийм авиг бол авч болохгүй. Яг гэвэл энийг бол хэтэрхий хахалцтай аваа гэж үзнэ. Микс ихэд хэдүүлэнд нь микс ихэд ямар нэг эффект өгөхөд иймэрдүү чанга битсэн авианууд гажууд л үсгдэг. За тэгэхээр ерөнхийдөө ихэвчлэн ийм сул авиг бичих нэ. Сул гэдэг нь тэр цаана биш шүү. Ерөнхийдөө одоо сул гэдэг нэг өөр, холоос ингээд цаана байх нэг өөр гэдэг те. Ерөнхийдөө бол дууны чанга болон сулын сул гэдгийг яг хэлж байгаа шүү. Тэрийг ойлгох хэрэгтэй. Түүнээс биш хол ойрын холоос бичиж байгаа тийм хол зайг хэлээгүй. За нэг ерөнхийдөө нэг иймэрдүү вокалыг илүү авч микс хийдэг. За нэг ингээд сонсоод үзэх юм бол бичээд үзэх юм бол ерөнхийдөө нэг миний хоолой нэг иймэр давхуулчин те. Аянаас ингээд яах юм бол маш нам дагуу тэр доор бичиж байгааг та энгийн яриа анзаарж байгаа бах те. Микрофон руу хэрвээ ойртох юм бол ингээд том болчихно. Нэг иймэрдүү болчихно. Холдох юм бол нэг юм. Ерөнхийдөө яг за та хэд анзаарч байгаа бах те. Саний ерөнхий ярьж байгаа болон дундад занс бичсэн маань энэ аваар ерөнхийдөө цаглагдж байгаа те. Энэ аваа болох төр нэг энэ хавцаа очиж байгааг анзаарсан бах те. Иймэрдүү хагсан байдлаар хоолойг бичиж болохгүй. Микс ихэд хүндрэл учрна. За тэгээд микрофон маань ерөнхийдөө ингээд зарим тохиолдолд ингээд юугүй те жоохон сул битсэн ч гэсэн хитрхи цаана байгаад тохиолдол байгаа. Тэхийн тулд бид нэр интерфейс дээр байгаа микрофоны чанга сул чимээг нь багасгаад тэгээд энэ микрофон байгаа энэ зам дээрээ энэ CLA 2A стерео гэдэг эффектийг өгчүүд илүү зүйтэй. Одоо ингээд сонсох юм бол маш чанга болж байгааг анзаарж байгаа бах те. Миний микрофоны чанга сул нь өөрөө чанга байгаа учраас дээрээс нь ингээд компрессор өгчөнгөд хитрхи чанга болчихж байгаа. За тэгээд peak reduction-ыг басах юм бол ингээд багасаад эхэлнэ. Ерөнхийдөө нэг хасах 5 1 рүү ерөнхийдөө энэ яг метр маань зааж ин те. За нэг иймэрхүү байдлаар зарим тохиолдолд хоолой маань хиц доор байгаад ирэх юм бол ерөнхийдөө ингэж аудиогоор нь чангалж хизээж болохгүй. Чанга сулхыг компрессороор заавал хийх хэрэгтэй. Шалтаа багасгах юм уу? Эсвэл peak reduction буюу оргил аудион левелийг багасгах хэрэгтэй. За нэг иймэрхүү байдлаар чанга сулыг янзлана. За тэгээд хоёрдугаарх нь болох дээр хоолойдоо ингээд компрессор өгч болно. За тэгээд equalizer бас өгч болно. Ерөнхийдөө equalizer болох дээр за low cut хийх хэрэгтэй. Low cut хийгээд за тэгээд хайн жоохон ихсэгдэх юм уу те. Нэг юмрдөө байдлаар жоохон тохируулга хийгээд ингээд equalizer хийгээд хоолой бичиж болно. Ингэх юм бол
арай дуулж байгаа хүнд нь илүү тухтай мэдрэмж өгнө гэсэн үг. Илүү дундаа орох ч юм уу те. Хоолойндоо илүү одоо өөртөө итгэвтэй байдал үүсгэж тийм үү. Нэг тийм байдлаар. За тэгээ хоёрдугаар нь болох дээр reverb хөгжүүлж байна. За нэг ингэж wet гэдэг хэсгийг багасгаад ерөөхдөө нэг иймэр дүү reverbтэй хоолой бичээд ингээд сонсоход илүү тухтай болно гэсэн үг шүү дээ. Тэгээ яг нэг юм бол илүү дуу маань болон өөрийн чинь хоолой танд илүү гой сонсогдно гэсэн үг. За тэгээд нэг иймэр дүү юутай хоолойгоо бичээд байна. Нэгдүгээр хоолой нэг иймэрхүү бичин. За хоолой бичиж дуусаад мэдээж ингэж юу яагаад таслаад урт хойтлох хэрэггүй авинуудын таслаад за тэгээд зам сонгох шаардлага байхгүй шууд спейс дараад гэсэн үг. Энэс үргэлжлүүлэхийг хүсвэл энэ спейс хоолой бичиж дуусаад ерөөхдөө нэг иймэрхүү байдлаар хоолой бичлэгээ хийгээд хэдүүлээ яваад байх нэ. За тэгээд нэг хідэн жишээ аваад нэг бахан зам бичээд өчээ. Хоолой бичиж дуусаад хоолой бичиж дуусаад за нэг ерөөхдөө нэг иймэрдүү хоолойнод хэдүүлээ авчлаа гэд төсөөлөөд бичиж за энийг л хөгжмийн дууны хоолойнууд гэд бодчих. За тийм гот ингээд сайхан таслаад өгчнө. Таслаад катлаад хэрэггүй байнад nëсв шүү дээ тий. Авинуудын ингээд сүйрхэн катлаад за тэгээд саний катлснуудаа хэдүүлээ устгаад за нэг иймэрдүү цэвэрхэн болоод авчна. За тэгээд нэгдүгээр бадаг энэ байлаа. За энэ хоёрыг дахилдгээ бодчих юм бол эдрийг ингээд нэг зам руу шилжүүлээд ингээд доор нь оруулаад ингээд за энэ хоёрыг дахилдгээд үзчихье. Ингээд дахилтаа нэг тусна ч юм уу. За нэг иймэрдүү байдлаар ингээд цэгслээд авчна. Өнгөөр ялгцсан улаан өнгөтэйнүүд нь бүгдээрээ рекорд хийсэн аудио нот гэсэн үг. За нэг иймэрдүү байдлаар цэгслээд авчнаа гэсэн үг. За ерөнхийдөө бол хоолой бичих процесс маань маш энгийн. Иймэрдүү дараалалаар та ингээд хоолойгоо ерөнхийдөө рекординг хийх үйл явц маань бичигдээд явчихж байна гэсэн үг. За энэ өнөөдрийн хичээл маань FL Studio дээр хэрхэн хоолой бичих, рекорд хийх талаар байлаа. Дараагийн хичээлээр уулзтлаа баяртай.